За сайн байцгаана уу? Та бүхэнтэй энэ өглөө уулзж байгаадаа баяртай байна. Бид сургалтын төвөөс бэлтгэн хүргэж байгаа. Энэ өглөөний хоолны талаар зөвлөгөөгөө бид нэр хэлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр та бүхэн бас өглөөний хоолоо хэрхэн бэлдэж идэх хамгийн хурдан хугацаанд ирүүл өглөөний хоолыг хэрхэн бэлдэх вэ гэдгийг бас бид нэр цувралаар хүргэж байгаа. Тэгэхээр энэ өглөө бол бид нэр та бүхэнд эрдэнэ шишийн зутан хэрхэн бэлдэх тухай заахаар бэлтгэлээ. Тэгэхээр эрдэнэ шишийн зутан гэхээр бас та нар гайхаж байгаа цагаан будааных, шар будааных гэл тийм ээ олон төрлийн будааных байдаг. Бид нэр эрдэнэ шишийг бас тэр болгоныг хоолндоо хэрэглэдэггүй. Тэгэхээр эрдэнэ шиш гэдэг бол энэ одоо том бүхэл байдлаар бид эрдэнэ шишийг мэднэ. Гэтэл эрдэнэ шишийн юм будаа байдгийг бол бас хүмүүс тэр болгон мэддэггүй. Сүүлийн үед бас гаднаас Оросын албаны улсаас мань урд хөршөөс бас ийм эрдэнэ шишийн будааны юм няцалбарууд орж ирж байгаа. Энэ бол маш хурдан болдог. Тэгэд маш их тэжээлэг, уургаар баялаг, хүний цусны сахарыг одоо нэмэгдүүлэх байдал нь маш бага. За мөн одоо эслэгээр баялаг байдаг. Тэгэхээр энэ эрдэнэ шишийг бас бид нэр хоолндоо хэрэглэх хэрэгтэй юм. За ялангуяа одоо бага насны хүүхдүүд тий одоо дөнгөж одоо бор хоолнд орж байгаа хүүхдүүдэд бид нэр бантан одоо цагаан хүүхдийн будааны каш өгөөд идэг. Тэрний оронд энэ эрдэнэ шишийг өгч ивэл их сайн. Яагаад тэгэхээр бас энэ өөртөө глютен агуулдаггүй үр тариа гэж явдаг. Глютен гэдгийг бас сүүлийн үед глютенгүй хоолны тухай асуудал их яригдж байна. Тэгэхээр глютенийг тухай бас эрүүл мэндийн олон асуудал юм харшил үүсгдэг гэж үзээд олон улсад зарим улсууд одоо энийг одоо хоол хүнснийхаа бүтээгдэхүүний шошгон дээр ингэ заавал тэмдэглэдэг болсон. Тэгвэл энэ эрдэнэ шиш бол тийм глютен агуулдаггүй зүйл гэж ойлгож байна. За тэгэхээр энэ эрдэнэ шишийн энэ каш буюу зутан бэлдэх бол маш хурдан богино хугацаанд бид нэр бэлдэх боломжтой. Тэгэхээр энийг бэлтгэхэд нэг онцлог нь бусад одоо каш зутан бэлтгэхдээ бид нэр зүгээр шууд усанд хийгээл будаагаа гэж чанчдаг тийм. Өнөөдрийн хувьд бол би та нарт юу үзүүлэх гэж байна гэхээр кашин буюу зутангаа ногоогоор баяжуулж хийх гэж байна. Өөрөөр хэлбэл луун байна. Одоо хаанч одоо олдох боломжтой. Луун бол одоо гайхамшигтай хүмүүс одоо хаа сайгүй ингээ байж идэг учраас луунгийн ач тусыг хүмүүс бол бас нэг тийм тэр болгон сайн үнэлдэггүй те. Гэтэл луун бол хүний бие махбодын шаардлагатай А аминдын маш их хэмжээгээр агуулсан байдаг. А аминдын гэдэг бол нүдний харааг сайжруулна, хүний дархлааг сайжруулна, арьсны болон одоо биеийн ходоод ба хоол боловсруулах эрхтний замд янз бүрийн шархлаа байдаг бол тэрийг одоо эдгээр хилээршүүлэх үйлчлэлтэй байдаг. Тэгэхээр энэ А аминдын хүүхдийн өсөлт хөгжилтөнд ялангуяа маш их хэрэгтэй байдаг. Хэрвээ та сургуулийн болон бага насны хүүхдтэй бол энэ зутан бэлтгэхдээ заавал луунг бас оролцуулж баяжуулж хийж байгаараа гэж зөвлөмөр байна. Тэгэхээр луунг бэлтгэх нэг онцлог нь бол луун бол өөрөө улбар шаргал өнгийг үзүүлдэг энэ бодис нь бол тосон дуусах шинж чанартай байдаг. Бета каротин гэж нэрлэдэг. Энэ бета каротиныг бид нар тосон дуустдаг шинжтэй учраас заавал тоссон хэлбэрээр тосон шарж байж одоо тэр бета каротин буюу А аминдын болдог үрдэл бодисыг одоо ялгаж авах боломжтой байдаг. Тэгэхгүйгээр хоол хийх юм бол дан түүхийгээр нийдэж болно л доо. Гэхдээ түүхийгээр нийдэх юм бол хүний бие махбодын шаардлагатай А аминдын зөвхөн 3% нь хүний биед очдог бол тосонд юм уу тостой хамт хэрэглэх үед 60% болж А аминдын шингэлс нэмэгддэг учраас та энийг заавал тосон байдлаар хэрэглэж байгаарай гэж зөвлөе. За тэгэхээр ингээд тосоо баг зэрэг бид нар ингээд халаасан байна. Баг зэргийн одоо ургамлын тосонд тос хийж халаагаад савнда. За ингээд луунга энэ тосондоо хуурна. За луунг бол урьдчилаад бид нар хэрчиж бэлтгэсэн байгаа. За хэрчиж бэлтгэсэн луунга тосонд ингээд түлхгүйгээр нам гал дээр ингээд хөнгөн хуурч болгоно. Ихэнх өндөр температурт халаацсан байх юм бол бас энэ хоолны тэр түлэгдэх тий одоо хайрсан хуурсан хоол болно шүү дээ. Тосонд ингээд хөнгөн хуурахаар энэ хайрсан хуурсан юунд ордоггүй. Зөвхөн одоо туслах ажиллагаа гэдэгт орж байгаа. За ингээд луунг хуурах явцад ямар үйл явц харагдах вэ гэхээр энэ шарж байгаа тос нь өөрөө ингээд энэ улбар шаргал өнгөтэй болдог тийм ээ. Бид нар мэдэн шүү дээ. Шүлтэй хоол хийхэд луунг хуураад хийхэд шүлний одоо гадаргуу дээр хөвж байгаа тос нь юм шаргал өнгөтэй гоё улбар шаргал өнгөтэй болж хоолныг их гоё харагдуулдаг. Энд чинь өөрөө А аминдимээр ямар их баялаг хоол вэ гэдгийг ингэж харагдуулж байдаг. За ингээд тосны өнгө ингээд шаргал болоод луун сайхан ингээд хуурагдаж эхэлмэгц. Дээр нь бид нар одоо шүүсэн ус нэмж хийн. Усаа хийгээд. За бас одоо ам бүлийнхаа тоон тохируулаад та усаа хийгээрэй. Тохируулаарай.
хэдэн үний хоол хийх гэж байгаа гэдгээс хамааруулаад тийм ээ. Бүр одоо бага насны дөнгөж одоо бор хоолнд орж байгаа хүүхэд бол хүүхдэд хоол бэлдэх гэж байгаа бол дуунгаа бас ингэж их өнөөдөр бол бид нар харьцангуй том хэлбэрээр хэрцсэн байсан. Бага насны хүүхэдтэй бол дуунг бол бүр теорикч чанаар ухаад ингэж хоолнд хийх болно. За ингээ усаа буцалмагч бид нар энэ юу эрдэнэ шишийнхаа будааг хийж удах нь хэл хязгааргүй боловсролыг Edu Box цэгийн сайтаас энэ ус буцалхаар ингээ сүүгээ хийгээд эдэн шихаа будааг хийгээд энэ бол маш богинохон хугацаанд болох боломжтой хоол байдаг. За хэрвээ энэ хоолыг бол та бүхэн бас хийж үзэж энээс олон төрлийн өөр олон зутгангуудыг хийж үзье гэвэл бид нар бас энэ цагаан хоол эрүүл мэнд гэдэг ийм номыг гаргасан 2 дахь удаага 10 онд гарсан 14 онд 2 дахь удаага ингээ хэвлэгдсэн байгаа. Энэ дээр бол бүх төрлийн хүнсний ногоо, жимс, чимсгэн, үр тариа, шаш, буурцгны ач тус эрүүл мэндийн тухай тэрнээс гадна 80 орчим хоолны ийм хоол хийх заавар зурагт зөвлөмжтэй ингэж ийм ном бас гарсан байгаа. Энэ дээр бол бас бидний одоо энэ өглөөний хоолоор цуврал болгон зааж байгаа олон хичээлүүдийг бас энэ ном дээр дурдсан байгаа. Хэрвээ та бүхний нэвтрүүлгийг үзэж амжаагүй бол энэ номноос бас хийж сурахын боломж бас байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд ус буцалгах дөхөж байна. Тэнэ бусалж байна. За ингээд эрдэнэ шишийнхаа гурилыг одоо бас нөгөө хүүхдийн будааны болон бусад будааны каш идэгтэй адилхан баг багаар ингээд буцалж байгаа усандаа ингээд цуулж хийн. За өтгөн шингэнийхээ байдлыг тохируулахдаа та бас л одоо өөрийнхөө одоо гэр бүлийнхаа болон өөрийнхөө дуртай тэр бүтцийг гаргаж авахын тулд хэрвээ шингэн идмээр бол энийг будаага бага хийгээрэй. Өтгөн идмээр бол хийж болно. Ер нь бага насны хүүхэд ялангуяа одоо 1-ээс 2 нас, 3 насны хүүхдэд хийх гэж 3 нас хүртэлх хүүхдэд хийх гэж байгаа жоохон өтгөвтөр байвал зүгээр үүдэг. Усны хэмжээ нь бага байна. Тэгэх юм бол хүүхдэд хоол тэжээл болох нь илүү байдаг. За ингээд энэ будааг бас бид нар хийхдээ энэ өтгөрн гэдгийг бас сайн бодож авах хэрэгтэй. Өтгөрдөг учраас хэрвээ бид нар их яг энэ усандаа тохируулаад хийчих юм бол эн чинь будаа маань одоо өсөөд одоо бүр энэ лаглаагаад тийм шүлгүү болчихно. Тийм учраас бас энэ бол будаа бас нэлээд өснө гэж бас ойлгох хэрэгтэй. За ингээд буцлах хүртэл ингээд энэ будааг зөөлөртөл нь буцалгаад үе хутгаж нам гал дээр үе хутгаж ингэж болгоно. За үзэгч та бүхэн бас ер нь эрүүл зохистой хоолтын тухай мэдэж хоол хүнсний талаар хоол олон төрлийн хоол хийж сурахыг хүсэж байгаа байвал бид нар бас одоо онлайн буюу одоо хэл хязгааргүй энэ боловсролын системийг ашиглаад одоо зайн сургалт явуулж эхэлсэн байгаа. Манай сургалтын төвөөс тэгэхээр энэ зайн сургалт бол 2016 оны одоо 1 сараас эхэлж энэ сургалт явагдана. Тэр зайн сургалтанд бүртгүүлсэн байхад бол та энэ бидний зааж байгаа болон өнөөс олон төрлийн хоолыг одоо өөрийнхөө гар утсуулан компьютер дээрээсээ хараад тогтмол ингээд галтгоондоо хамт ингэж хийгээд ингээд олон төрлийн хоол хийж сурах боломжтой. Мөн зохистой хоолтын талаарх мэдлэгээ бас дээшлүүлэх боломжтой байгаа. За ингээд хоол маань буцаллаа. За ингээд буцалж игснээс хойш ингээ өтгөрж байгааг ингээд харж байна те та бүхэн ингээд хараарай. Гэртээ ингээд дагаж бас хийж болон та нарын материалыг олж авчаад. За ингээд өтгөрөөд ирэх үед нь дээрээс нь баг зэргийн сүү хийж өгнө. За сүүнээс гадна одоо энийг амтлагаа хийн. Амтлагтаа бол бас л одоо энгийн амтлагаанууд байна. Ерөөсөө давс 9 чихэр 2 хийгээл одоо ер нь болно. Тэгээд давс 9 чихрийнхаа хэмжээг бол өөрснийхөө одоо мэддэг тэр амт таашаал тохируулж хийн. За хэрвээ одоо та бүхэн бас хоолндоо 9 чихэр болон давсны хоригтой байгаад энийг ерөөсөө огт хийхгүй байсан ч болно. Өөрөө бас энэ гоё амттай байдаг.
За ингээд зутан шүл одоо дахиж сүү хийснээс хойш хэдэн минут буцалгаад бэлэн болно. За луугангийн оронд бас юу хийж болох вэ гэхээр шар хулуу хийж болно. Шар өнгөтэй ер нь бол шар дуунтай адилхан шар өнгөтэй бүх хүнс бол тэр бидний саяхан яриад байгаа амин дэмэр баялаг үүдэг цэцэргэн байна. Шар хулуу байна, чангаан зүй байна тий. Ямар ч төрлийн юм шаргал өнгө, улбар шаргал өнгийн ногоо жимсийг бас хэрэглэх боломжтой. Өөрснийхөө олдох, аль олдож байгааг нь хэрэглэж болно. За өтгөн шингэнийхээ байдлыг тохируулахдаа та нар хэрвээ өтгөн санагдвал сүүгийн нэмж хийх байдлаар өтгөн шингэнээ тохируулаарай. Өтгөн санагдаад байвал сүү нэмээд хийчихнэ гэсэн үг. За ингээд ер нь бол зутан шүл бэлэн боллоо. Ингээд зутан шүлөө хайгалж үзүүлье. Хэл хязгааргүй боловсролыг EduBox цэгийн мэн сайтаас. За ингээд хоол бэлэн болсон байна. Хоолоо аягалъя. За ингээд үзэгч та бүхэн өглөөний хоолоо маш хурдан хөнгөн хялбар байдлаар тэгстэй бас тэжээлэг эрүүл байдлаар ингээд бэлтгэх боломжтой болж байна. За өглөөний хоолны зөвлөгөөг сонсож бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр бид алимны шүл хийх өглөөний хоолоор алимны шүл хийх заана. Ингээд та бүхэнд эрүүл хийхийг